Өчигдөр орой лавл Монгол даяар найр наадан болох шиг боллоо. Нөгөө цар тахлан хайцсан юу болсон юм. Тэ одоо ингээд мөнгөө доош өгөх юм. Дээгүүр нь хажуугаар нь ингээд баахан одоо социалист реализмын үеийн амар том суртал нэвтрүүлэг явж хандив цуглуулна хий. Гэхдээ энэ ард түмэн чинь хандив өхнө байтугай өнөө маргаашаа яая гэж байгаа шүү дээ. Энэ хаанаас хэн ийм хачин бодож олдгийг. Бид ер нь хаашаа явж байгаа юм. Одоо нэг тэрнийг ярих хэрэгтэй цаг болсон байна. Юмыг магтан дуулдаг, болохгүй байгаа юмыг нухчин дарддаг. Дуу хоолойг нь бол боодог, боомилдог. Ийм нийгэм рүү явж эхэллээ шүү дээ. Одоо би өчигдөр бол үнэхээр гайхалтай. Юу болж байгаа юм Монголд? Хаана байгаа нөгөө цар тахал? Нөгөө хоорондоо ойртож болохгүй хол зайтай байх ёстой, тэгх ёстой, ингэх ёстой. Хаана байгаа энд баталж байгаа хууль? Тэгээ мөнгө төгрөггүй хүмүүсийн өмнө одоо юугаа харуулад байгаа? Соёлын яам гэж одоо ийм яам байгуулах байсан бол шал дэмий би дэмжиж. Би энэ чи шал өөр агуулгаар ойлгосон шүү дээ. Бид нар 3 сая хүнтэй цөөх улс орн. Хэдүүлээ энэ одоо бидний соёлыг тээж өгөхгүй бол энэ хэл соёл, ёс заншлыг бидний өөр хөөхд авч явахгүй болохгүй. Тэр агуулгаараа би дэмж. Тэр агуулгаараа би орчин үеийн нийгэмд манай хүүхдүүд тэрнийг яаж орчин үеийн аргаар авч явах вэ гэж ярьсан. Их харамсалтай байна. Одоо манай ардын намын 60 Норвей алтай өгч 1 минут. Тэгээ хууль батлахаараа мөнгөний эрх мэдлийг ингээд хамаа намаагүй замбраагүй хайдаг. Тэгээ мөнгөгүй гэж хэлэнгүүтээ хүмүүсээс хандив одоо цуглуулна гэдэг. Амар том баяраас л болж ийлээ шүү дээ. Би бол өчигдөр үнэхээр нүдний нулимс гарлаа би. Миний Монгол ийм юм руу явах гэж дээ. Хүмүүсийнхээ амьдрал юу болоод байгааг юу ч мэддгүй юм байна. Аж ахуй нэгжүүд яаж чаддаг юм мэддгүй юм уу? Хөл хорой тогтоосноор юу болчиход байгааг мэддгүй юм уу Содбаатар? Тэг юу хийж байгаа юм бэ энэ засгийн газар? Муу муухай юм хууч онтой үйл дээр